Би одоо 4 хүүхэд ээж. Тэгээ удахгүй бас алдартай одон гавн магадгүй миний тэр хайрын хэлэмж бас өртөхгүй ч юм аа. Урдх хэмдэл бүхнэ гаргадаг шаа. Ох юм магамштай надаа үндэсний наа. Болон мөлхөөгүй үлчээр амьдралын уучаанд зүснэмэх цэцэг чамайг оросолт маргүй байна би чиний тухайн тавояна үний нүдийг торхартаа уучраа Ариун агчийн бас Immortal Song-д нэвтрүүлэгт ороод бас Ариун агчийнхаа үл таних эмэгтэй дууг бас дуулсан. Тэр маань бас их хүрсэн. Тэгээд түүний араас мэдээж надад ирэх хайр киноны хин нэний хайр дууг бас дуулсан. Тэгээд ер нь бол тийм гоё хүмүүст хүрнэ гэж ерөөсө бодоогүй. Тэгээд эргээд одоо уран бүтээл хийх, одоо comeback хийхэд бол айгүй их тийм гоё түлхэж болсон. Тэгээд өргөж навааг бас сонсдог, дэмждэг, хайрладаг уран бүтээлч хүнийх нь хувьд бас хайрладаг, хүндэлдэг бүх одоо сонсогч нартаа мэдээж өөрийн гэсэн дотоод одоо сэтгэлдээ болол одоо өөрийнхөө бие даасан тоглолтоо хийнэ гэсэн одоо бяцхан тийм одоо хүсэл бол байнга л нуугдаж явж байдаг. Тэгээд ямар ч байсан энэ ганцхан удаа тоглолтынхоо ард гараад бас ерөнхийдөө бас залуучуудтайгаа ярилцж байгаа. Тийм тэгээд бас хэсэг хугацаанд бол уран бүтээл хийж амжаагүй би ч бас хөр хүүхдүүд ээж болсон. Тэгээд хэсэг хугацаанд бас завсарлаад уран бүтээлээс жоохон холдсон. Тэгээд тийм болохоор одоо бол надад ер нь цаг хугацаа маш бага байгаа. Болж өгвөл одоо уран бүтээлч тэр тусмаа эмэгтэй уран бүтээлчд бол ер нь бол цаг хугацаа маш хомс байдаг. Тэгээд тэр одоо цаг хугацаагаа нөхөхийн тулд би бол зохицуултгүй уран бүтээлийг хийнэ гэсэн бодол байна. Тэгээд ямар ч байсан бас нэлээд олон уран бүтээлээрээ бас гоё үзэгч фэнүүдтэй бэлэг барьж агаад өөр ингэсэн бас сансан зорьсон юм байгаа. Тэгээ ер нь юмыг харах үнцэг, амьдралыг харах одоо үнцэг тэр бол мэдээж асар их өөрчлөгдсөн юм байлээ. Тэгээд эмэгтэн ээж болохоор илүү их зөөлрд юм байна. Тэгээ маш их төлөвшлийг олж авд юм байна. Ер нь одоо их амьдралыг одоо гоё тийм боддоор харж маш их амьдралд илүү их хайртай болдог. За тэгээд угаасаа одоо илүү их одоо хариуцлагатай болж эхэлдэг юм байна. Тэгээд тийм учраас надад бол би одоо 4 хүүхэд ээж. Тэгээ удахгүй бас алдартай одон гавн. Тэгээд ер нь бол наваг миний хүүхдүүд маш өөрчилсөн хүмүүс бол яалтчгүй миний өөр хүүхдүүд. Тэгээд маш гоё, илүү хүчтэй, илүү их одоо төлөвшсөн одоо буур сүртэй агима буцаж ирж байгаа юм болов уу гэж бодож байна. Манай нөхөр өөрөө спортын хүн л дээ. Тэгээд тамирчин. Тэгээд миний хувьд бол одоо урлагийн битэрч ер нь яг урлаг спортыг явцдаг. Тэгээд миний нөхөр бол хамгийн түрүүнд одоо буцаж одоо уран бүтээл хийх тэр одоо хүсэл эрмэлзэл тэр болгоныг маань их дэмжиж байсан хүн бол яалтч миний хайны жил. Тэгээд яг мэдээж одоо 3 хүүхэд одоо 2 жилийн зайтай ингээд төрүүлээд гэртээ ингээд хүүхдүүдэд хараад ингээд өсгөөд байж хугацаанд бол яг ингээд нэг ганцаардаа буцаа тэгээ уран бүтээлийг хийх юмсан гэсэн тэр хүслийг одоо хамгийн их мэдэрчсэн хүн бол яалтч миний хайны жил. Тэгээд буцаад одоо жохон үлээч тэгээд эргээд заавал уран бүтээлд ороорой гэсэн тэгэл яг тэр цаг хугацаа маань ирлээ. Тэгээд ямар ч гэсэн миний хамгийн том фэн байдаг, миний хамгийн том дэмжигч байдаг. Бас таньдаа маш их баярлалаа гэж хэлмээр. Ер нь хамгийн л том фэн миний хамгийн сайн зааварлагч, багш одоо бүхэл зүйл болж байна. Тэгээд би өөрөө өөртөө жолоогоо барьдгүй. Миний хайд ижил бол ер нь ингээл байнга миний хажууд жолооч болж байна, тослох болж байна заримдаа яарсан сандарсан үед ингээл яг ингээл хувц хунуур солих үед ч гэсэн ингээл миний хажууд ингээл үргэлж дандаа надад ингэж тусалж идэг. За тэгэл ямар дуу дуулах уу? За энэ дуу гоё юм болов уу? За энэ дээр чиний яг характер чи яг гоё харагдаж өгнө гэд бас менежер болчихж байгаа. Ер нь бүхэл битээр ер нь 24 48 баг ингээд
байнга хамт байж байдаг. Тэгээд надад бол маш их тусалдаг. Би бол ханыгаа байхгүй бол ер нь төсөөлж чаддгүй. Тэгээд надад бол маш их байнга тусалж идэг бас хандаа хайртай. Уран бүтээлч хүн гэдэг бол тодорхой хэмжээгээр бас ингэж өөрчлөгдөж байх ёстой л доо. Тэгээд ямар ч нөхцөл байдалд те одоо хойсдог байх хэрэгтэй. Тэгтээ одоо юу гэдгийг одоо би чи одоо ер нь л хайрын дугаараа л гарч ирлээ дээ гэдэг шиг те. Тэг мэдээж одоо юу гэдгийг уянгийн одоо сүүлд гарсан надад дээрээгүй хайр. За тэгээд үл таних эмэгтэй яагаад ер нь хүмүүст түлхүү их хүрээд идэгин те миний уянгийн дуунууд яагаад хүн хүрээд идэгин тэгэхээр зэрэг яалтчгүй л нөгөө романтик тийм хайрын дуунда илүү тийм тохиромжтой одоо бүлээн зөвшөөрөгдсөн учраас магадгүй миний дуунууд түгээрэл бас хүмүүст хүрж идэг бах. Тэгэхээр яг л өмнө нь надаас чи үлгэрийн хайр гих мэтчлэн дуунуудаас хүрдэг байсан шиг эргээд бас л нөгөө надад ирээгүй хайр те үл таних эмэгтэй бас л яг адилхан байгаад байна те. Тэгэхээр магадгүй миний тэр хайрын хэлэмж бас өртөгдөхгүй ч гэж магадгүй. Одоо манай энэ тоглолтыг бол Тэлмэн Эмүүжин production тэгээд Storyline гэдэг хоёр энэ production тоглолт зохион байгуулдаг залуучууд. Тэгээд дан залуучууд байгаа. Миний хувьд бол маш сэтгэл хангалуун байна. Тэгээд яг одоо 3 эмэгтэй артистуудыг ингээд гоё нийлүүлээд гоё зүйлийг бас хүмүүст үзүүлэе гэдэг тэр санаа сэтлийг бас одоо гаргаж те бид хүнд одоо мэдээж гоё юм саналыг тавьсан та нартай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Ард байгаа залуучууд гэх юм бол одоо бараг 40-50 бүрэлдэхүүнтэй тийм том баг бол мэдээж хамтарч ажиллаж байна. Тэгээд бидний хувьд бол ямар ч стресс алга гайхамшигтай яг л уран бүтээлдээ анхаарж байна. Ерөөсөө одоо цэвэр одоо тоглолтынхаа бэлтгэлд л анхаарж байна. Бусад бүх зүйлийг бол одоо Storyline, Тэлмэн Эмүүжин, Тэлмэн залуу те ингээд бүгдээрээ ингэж ажиллаж байгаа учраас бидний хувьд бол үнэхээр гайхамшигтай бас аз жаргалтайгаар ажиллаа хийж байгаа. Тийм тэгээд ганцхан удаа тоглолтын маань бас нэг юм одоо юу байгаа. Ишлэл байгаа л да. Тэгээд unsent message гэх те хүн болгонд одоо хэлж амжаагүй үгс гэж байдаг тийм үү. Тэгээд бид нар түрүү хэлсэн шүү дээ ерөнхийдөө тийм романтик хайрын дууг одоо түлхүү ингэж дуулдаг. Тэгээд 3 үсгээс бүрдэж байгаа. Энэ маань ганцхан одоо амьд хөгжмийн мэдээж одоо 100% амьд хөгжмтэй. Тэгээд дээрэс нь ганц одоо бид хэд дуулаад зогсохгүй энэ дунд бол драм орж байгаа юм. За мэдээж ингээд гоё одоо бүжиг драм за дээрэс нь дуу гэд бүх зүйл ингээд хосолсон одоо 3 цагийг бол ерөнхийдөө хүмүүсийг хизэж уйдахааргүй тийм гоё нэг гоё бүр ингээд хизэж уйддаггүй тийм нэг жүжиг 3 цагийн дотор бид ерөөсөө уран бүтээлээр хүрэх гээд байгаа. Тэгээд бид хүний одоо бараг 20-од жилийн түүхтэй уран бүтээлчд нэгдэж байгаа. Тэгээд үе үеийн одоо залуучуудын тэр зүрх сэтгэлд үлдсэн хайр, тэ нөхөрлөл одоо юу гэдгийг одоо хайрлаж үтсэн, хайрлагдаж үтсэн, хаягдаж үтсэн гих мэт чинь бүх одоо дурсамж бид хүний бас одоо уран бүтээл шингэждэг учраас тэр одоо дурсамжаа иргэн нэг одоо тэ гоё одоо ингэж нээхийг хүсвэл магадгүй одоо зүрх сэтгэлдээ хадгалагдаж үлдсэн тэр нэг одоо хизээш тавьж явуулж болдгоо тэр нэг одоо мессежээ магадгүй одоо бидний уран бүтээлээр энэ хүү сайхан тоглолтоор бас гоё чөлөөлөөсэй гэж хүсэж байна. Тэг яг Монголын одоо яг залуу одоо эрч хүчтэй тий бас өөрөөр ингэсэн өнгө аястай 3 эмэгтэй дуучин бас хамтарч байгаа. Баяр цэцэг, Маралжингоо, Агима. Тэг яг ганцхан удаа гэдэг нэрийн үед хэм бол Маралжингоо, Агима, Баяр цэцэг гэдэг 3 уран бүтээлчийн хувьд бол угаасаа ганцхан удаа л тоглолт юм. Тий дахиж угаасаа хийх боломжгүй. Ягаад гэхээр зэрэг бид нар бол хамтлаг биш. Өөрөөр ингэсэн тусдаа уран бүтээлчд учраас энэ бол эхний бөгөөд сүлийнх байна. Тэгээд тийм учраас та бүхэн маань энэ 3 гайхамшигтай өөрөөр ингэсэн өнгө төрөх болсон 3 уран бүтээлч бас үзхийг хүсвэл 4 сарын 11-нд Дасаа цэрэгт 19 цагаас хүрэлцэн ирж үзээрэй. Тэгээд тикет хэмээнээр бас билет маань борлуулагдаж байгаа. Угаасаа нэг тусдаа уран бүтээлчд учраас мэдээж өөрсдийнхөө уран бүтээлийг бол хүргэнэ. Тэгвэл гурлаас хамтарч дуулж байгаа учраас анх удаага тоглолт хийж байгаа гэдэг утгаараа мэдээж хамтарсан дуунууд бол байгаа. Тэгвэл тэрийг одоо л задлахад бол жоохон нууц хэвээр нь үлдээмээр байна. Тэгээд тоглолтын дээр хурж иж бас үзээсэй гэж хүсэж байна. Бид гурийн хувьд бол жанрын хувьд хэм бол түлхүү одоо хайрын дууг бас дуулдаг тий. Тэгэхээр хавар цаг гэдэг бол угаасаа мэдээж гоё хаврын үйлрэл ирээд хүн болгоны зүрх сэтгэл маш гоё гэгэлцсэн хөөрсөн тий дулаан ороод угаасаа тийм нэг сэтгэл гоё тийм
хөнгөн гоё байдаг штэ. Тэгээ тэр үедээ ч гэсэн хүмүүс бас их дурладаг, тэ шинэ хайртайгаа учирдаг, эмордог, тэ үсэд хайрдаг. Тэгээ тийм учраас би гурван хувьд бол угаасаа л одоо романтик хайрын дуу түлхүү дуулдаг учраас хавар цагтаа илүү их тохирох юм болов уу гэдэг утгаараа хавар цагт хийхийг зорьсон.